Эмгэн шулам холын аянд архаар болжээ. Түүний нэгэн цагт ундаг байсан сайхан шүрэн төрчээ. Түүний урт удаан хэцүү аялал ийхүү эхлэллээ. Эмгэн шулам тул түүнд айх айдас үгүй. Тэмээ зүйл битгий итгэх. Эмгэн шулам нутгийн хүүтэй таарчээ. Тэрээр цаашалхаж хотоос гарав. Түүний гэрснийг мэдээд тосгоных нь нуугдсан байлаа. Тэр яг юу мэдэрсэн юм бол түүний юу бодож байгааг би ч мэдэхгүй. Энд хүмүүс гэж үгүй. Бүгд сүнснэ. Сүнсний хотод ирлээ. Эмгэн шулам эд шидийн хүчээр бөгжийг өргөнө. Чи үлдэж болохгүй. Би завгүй. Шүүр худалдаж авах ёстой. Би тэнд үлдвэл хот будаа болно. Сар минь. Хөл өвдөөд өглөө ёо. Тэрээр шившлэг болон зан үйлээ хийж байна. Her laughter breaks through the storm. Энэ хөвж багаанууд халимны яс шүү. Цааш алхассаар элсэн цэлд ирлээ. Ёо, өлсөж өглөө. Нөгөө охины KFC бодогдоод ах юм. Гэтэлгэнэд бэрт гарчээ. Яагаад хүн амраахгүй байгаа юм бэ? Хүүхэд иддэг тэнүүлчин шулан байчи. Эмгэн уурлаж тэр хоёр нь зодон ихтэв. Би чамд өөрийгөө хэн гэдгийг харуулъя. Хэн ялсан тодорхой. Гол дүрл ялна хаха. Элсэн цөлд цай шалхас сайр яваал байлаа. Мөн цаст газар уусын дүндэрлээ. Яваад л байлаа. Эмгэн шулам шантарч ихэвтэй. Би шүүрээ хүргэлтээр авахулдаг байжээ. Ёо, гэрээ санаад өглөө. Ёо. Гүйдэн мөстэй агууид тэрээр түр амарна. Гэтэл хэдийн зөрсөн газраа ирсэж байжээ. Мотортой шүүр асуугаад баяр хөө. Мотортой шүүр гэж байна уу? Тэр хэдэн морины хүчтэй вэ? Юу н морь вэ? Чи өөрөө морь штэ. Энэ бестселлер шүү. Би нэг унаад үзээтгэе. Хэдэн уул тойроод ирье. Заяа. Би төлбөрөө дансаар шилжүүлнэ. Баяртай. Данс гэж юу юм? Хүргэлтээр бартер хий. Залгаарай. Ойрт орлохгүй байхад залахгүй болоо. Яана. Муу шулан мөрөчлээ шүү.